Би та нарыг мөнгө төгрөг, ачаа тийш, өмсөх шахаагүй илгээхэд та нар юмар дутагдж ачигдж байсан уу? Гэж Иесус дагалдагчдаас асуухад үгүй гэж тэд хариулжээ. ертөнцийн эзний сургаалд бичсэн миний тухай үгс зайлшгүй биелнэ. Хүмүүс түүнийг гэмт хэрэгтэн мэт үзнэ гэсэн үгч бас биелнэ. Тэр үед байдал урдийнхаас их өөр болно. Иймээс мөнгө төгрөг, ачаа тийш авч явах хэрэгтэй болно. Хүн дээлэн худалдаж, сэлэм авах цаг ирнэ гэж Иесус хэллээ. Их эзэн минь ээ, харагтун. Бидэнд 2 сэлэм байна гэж дагалдагчид хэлэхэд тэр яах вэ гэж Иесус хэллээ. Иесус олон удаа чидуунуудтай ууланд очдог байсан бөгөөд энэ удаа мөн л дагалдагчдийнхаа хамт тийш очлоо. Адгийн муярын сүнс биднийг уруу татах санаа тавиа. Биднийг хамгааж өгнө гэж та нар ертөнцийн эзнээс гуйх хэрэгтэй гэж Иесус дагалдагчдад хэлж, жаахан цааш ганцаараа явж өвдөг сүгдэн. Аав, та хүсвэл энэ зовлонг зайлуулаач. Миний дуртай юмыг бүү хийх. Өөрийнхөө хүслийг биелгэн гэж ертөнцийн эзэнд хэлжээ. Гэнэт Ярвсын ичэрж Иесус туслалаа. Иесус ихэд зовж шаналв. ертөнцийн эзнээс урд урдынхаас илүү их гүйж байхад хөлсөн газарт том цусан тусламж болон унаж байлаа. Тэр ертөнцийн эзэнтэй ийхүү яриад дагалдагчид дээрээ буцаж очлоо. Тэд нар нь гунигт дарагдан унтаж байлаа. Та нар унтаж болохгүй. Босготов. Адгийн муярын сүнс биднийг уруу татах санаа тавиа. Биднийг хамгааж өгнө гэж та нар ертөнцийн эзнээс гуйх хэрэгтэй гэж Иесус хэлжээ. Иесусыг ийхүү ярьж байтал дагалдагчдын нэг Хариот хотын Иудаас, сүмийн зэрэгтнүүд, Иудээчүүдийн ахлагч нар, сүмийн хамгаалах бүлгийн ахлагч гэх мэт хүмүүсийг дагуулan ирж, түүнтэй уулзаад үнслээ. Иесус түүнд хандан: Иудаасаа, чи ертөнцийн эзний илгээсэн хүн намайг үнсэн дайсанд барьж өгтөө бозор муухай гин хийлээ гэж хэлжээ. Иесусийн дагалдагчид уг байдлыг сэхэлж, их эзэн минь ээ, бид сэлмээ хэрэглэнэ гэж хэлээд нэг нь сүмийн тэргүүний зарцын баруун чихийг таслаа. Бай гэж Иесус хэрэглээд чихэнд нь гараа хөргөн идгэлээ. Тэгээд ирсэн хүмүүстээ бүгдэд нь хандан: та нар намайг дээрэмч мэт үзэн сэлэм шийдэмтэй ирж барих хэрэггүй байсан. Өдөр бүр би та нарын хамт сүмийн хашаанд байсан. Гэтэл та нар намайг бариагүй. Харин одоо адгийн муярын сүнс болон та нарт дуртай юмаа хийх эрх олджээ гэж хэллээ. Тэд Иесусыг барьж сүмийн тэргүүний гэрт авчирлаа. Зарим хүн хашаан дотор нь гал түлж дулаацсан суулаа. Петр Иесусыг холоос дагсаар хашаанд орж галын дэргэд суужээ. Галын гэрэлд зарц усгүй Петрийг харж: энэ хүн бас Иесусийн бүлгэх гэхэд, "Игчээ, би түүнийг огт танихгүй" гэж Петр хэллээ. Удалгүй өөр нэг хүн Петрийг хараад: "Чи бас тэднийх биз?" гэхэд, "Биш" гэж тэр хэллээ. Хармын дараа: "Энэ хүн бас Галилей аймгаас ирсэн учраас Иесусийн хамт байсан биз?" гэж өөр нэгэн хүн хэлэхэд, "Ах минь, би таны хэлснийг ойлгосонгүй" гэж Петр хэлмэгц азарган дахиа донгодлоо. Их эзэн Иесус тэр үед Петрийг олж харахад тэрээр: "Өнөөшн азарган дахиа донгодохоос өмнө чи надаас 3 удаа урвах болно" гэж хэлснийг нь санаж гадаа гарan гашуунаар уйлжээ.
Есүсийг харгалзаж байсан хүмүүс элгэлэн доромжилж цохиход нүд нь болттой учраас тэр харж чадсангүй. ертөнцийн эзний зарлага хэн чамайг цогсон бэ? Одоо та гэж тэд олонтой даажигнан дарлжээ. Үүр цайнгууд Евдээчүүдийн ахлагч нар сүмийн зэрэгтнүүд сургаал номлогчид хамтран хуралдаж Есүсийг авчираад "Чи ертөнцийн эзний илгээсэн аврагч мөн эсхэ хэл" гэж хэллээ. Тийм ээ гэвэл та нар миний үгэнд итгэхгүй. Намайг юу ч асуусан та нар хариулахаас татгалзана. Үүнээс хойш ертөнцийн эзний илгээсэн хүн түүний баруун гарын хүндэт суудалд заларна гэж Есүс хэллээ. Ийм учраас чи ертөнцийн эзний илгээсэн хүү мөн үү гэж тэд асуухад та нар өөрөө үнийг ярьж бай гэж Есүс хариулахад энэ хүн ертөнцийн эзнийг доромжилж өөртөө ял оноосон учраас өөр гэрч дуудах хэрэггүй гэж тэд хэлжээ.